Хэмжилт гэж юу вэ? Та нэг зүйл бодож үзэж байсан уу? Хэрвээ бид ямар нэг зүйлийг хэмжиж чадахгүй бол түүнийг ойлгох боломжтой юу? Жишээ нь ширээ хэр урт вэ? Бөмбөг хэр хүнд байдаг вэ? Бид хэдэн секунд гүйж чаддаг вэ? Эдгээрийг мэдхийн тулд бид хэмжилт хийдэг. Хэмжилт гэдэг нь ямар нэг зүйлийн хэмжээг тоогоор илэрхийлэх явдал юм. Өөрөөр хэлбэл бид альва зүйлийг харж мэдрэхээс гадна түүнийг тоо ашиглан илүү тодорхой хэлж чадна. Жишээ нь энэ ширээ 1 м урт. Энэ цүнх 3 кг жинтэй. Энэ уралдаан 10 секунд үргэлжилсэн гэх мэт. Энэ бүгд бол хэмжилт юм. Бид өдөр бүр хэмжилт ашигладаг. Жишээ нь та шугам ашиглан номын уртыг хэмжиж болно. Жинлүүр ашиглан алим хэр хүнд болохыг мэдэж болно. Цаг ашиглан хэдэн минут хичээл хийснээ мэдэж болдог. Эдгээр багжууд бидэнд хэмжихэд тусалдаг. Хэмжилт хийхэд бас нэг чухал зүйл байдаг. Тэр нь хэмжилтийн нэгж юм. Нэгж гэдэг нь бидний хэмжилтийг ойлгомжтой болгодог. Жишээ нь урт, метр, жин, килограмм, хугацаа, секунд гэх мэт. Дэлхийн бүх эрдэмтэд ижил нэгж ашигладаг. Ингэснээр бид бүгд ижил хэмжилтийг ойлгож чаднаа. Хэрвээ хэмжилт байхгүй бол шинжлэх ухаан хөгжих боломжгүй. Инженерүүд гүүр барихдаа уртыг маш нарийн хэмждэг. Эмч нар энэ хийхдээ хэмжээг маш нарийн тооцоолдог. Сансрын инженерүүд пуужин бүтээхдээ бүх зүйлийг маш нарийн хэмждэг байна. Тиймээс шинжлэх ухаанд хэмжилт маш чухал. Тиймээс физикийн хичээл хамгийн ихэнд ойлгох ёстой зүйл бол хэмжилт юм. Дараагийн хичээлээр бид хурд гэж юу вэ гэдгийг маш энгийнээр ойлгох болно.